Эрдэнэтэй ярилцуулна. Үзэгчдээ бид хөтөлбөрийг үргэлжлүүлээд Монголын цахилгаан холбоо хувьцаат компани ерөнхий захирал Бат Эрдэнэтэй ярилцах гэж байна. Танд үзэгчдийн өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд гэсэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр Монголын цахилгаан холбоо хувьцаат компани 1995 онд товчлогдсон хүмүүс мэдж байгаа. За түүнээс хойш одоо дөрвтэй хөрөнгө оруулалт шинжилэлт хийгдсэн үгээд харуул бас их учир дутагдaltaа 4G технологиг нэвтрүүлэх гэж байгаа юм байна. За энэ компани 40% эзэмшиж байгаа Солонгосын талаас шаардлагатай хөрөнгө оруулалтыг бас эхлүүлэх гэж байгаа юм байна л да. Тэгэхээр Монголын талаас мэдээж засгийн газар улс төрийн хэмжээнд одоо шийдвэр гаргах нэг чухал алхам үлдээд байна л да. Тэгэхээр яг энэ нэвтрүүлэх ажил яг ямар хувьтай ямар шатан дээр явж байна. Ер нь Монгол улсад цоо шинэ технологи нэвтрүүлэх нь бол монголчуудын хүсэл зорилго. Монгол хүн бүрт хэрэгтэй. Монголын засгийн газарт хэрэгтэй, Монголын эдийн засагт хэрэгтэй ийм л зүйл л дээ. Нэг талдаа би оршил ярих гэдэг учир нь юу гэхээр зэрэг ер нь бол энэ 4G-ийн шинэ технологиг нэвтрүүлэх гэдгийг бол засгийн газар танилцуулаад, ерөнхий сайдын хэмжээнд яригадаад энэ одоо мэдээлэл харилцаа холбооны салбарыг одоо зохион байгуулдаг, өдөртөн зохион байгуулдаг мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар гэдэг төрийн өмчийн хороо гэдэг олон газруудтай бид нар олон одоо бас сарын турш ярьж иж ер нь энэ Монгол улсад бол энэ хэрэгцээтэй юм байна гэдэг дүгнэлт хийж ич ер нь энэ чиглэлээр одоо судалгаа шинжилгээний ажлаа хийгээч гэдэг нэг асуудал яригдаж энэ дэмжигдсэн. Нөгөө талдаа Монголын цахилгаан холбоо компани бол өөрөө чи хэлж байгаа яг үнэн 95 онд бол энэ Монголын цахилгаан холбоо компани 40%-ийг Корей Телеком компанид хөвчилсөн. Тэрнээс хойш бидний энэ 40%-ийг хөвчилж авсан компанидар ч олон өөрчлөлтүүд гарсан. Монголын харилцаа холбооны салбар дээр ч маш их хэмжээний өөрчлөлтүүд гарсан. Тэр 95 оны хөвчлөөс хойш бол тэр хөвчлөлийн завгар, тэр хөвчлөлийн хүрээнд цаашаага үргэлжлүүлэх бизнесийн модель нь бол өнөөдрийнхөөс тийс өөр байсан. Юугаар өөр байсан бэ гэхээр зэрэг тухайн үед бол 95 оныхоор үндсэн сүлжээ буюу Монголын төрийн эзэмшилд байсан бүх сүлжээг цахилгаан холбоо компани маань онцгой эрхтэй түрээсээр ашиглаад тэгээд бизнесийн үйл ажиллагааг явуулах ийм зарчим дээр байсан байхгүй. Тэгээ энэ зарчим маань 2006 онд эвдэгдсэн. Өөрөөр хэлэх юм бол 2006 онд Монголын засгийн газраас шинэ бодлого гаргаад үндсэн хөрөнгийн тусад нь төрийн өмчийн 100% өмчтэй компани байгуулад үйлчлэгээний чиглэлийг Монголын цахилгаан холбоо компанид үлдээсэн байхгүй. Тэгэхээр энэ процессын явцад бол мэдээж гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн. Тэн дээр бас гэрээ хэрэгжүүлэлтийн хэрэгцсэн хэрэгжээгүй одоо олон асуудал байдаг. Тийм учраас бол Монголын цахилгаан холбоо компани өнөөдрийн одоо өнцгөөс харах юм бол за Монголын одоо харилцаа холбооны зах зээл дээр бол бас өрсөлдөх чадвар бол тийм цанг байна. За ашиг орлогын төвшин бол бас тийм амаргүй байна. Тийм учраас Монголын цахилгаан холбоо компанийн хувьд бол цоо шин бизнесийн завгар, цоо шин технологийн бизнесийг одоо нэвтрүүлэх шаардлагатай байна л гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бид өнгөрсөн хугацаанд засгийн газрын шийдвэр гараад, ерөнхий сайдын захирамж гараад, мэдээллийн технологи шуудан харилцаа ба технологийн газрын дараагаар ахлуулсан ажлын хэсэг гараад, төрийн өмчийн хороод, гадаад хотууд бүгд ороод дэмжигдсэн юм байна тийм ээ. Дэмжигдээд энэ KT корпорацтай бид нар бол хэлцээрд ороод, яриа хэлцээрд ороод санамж бичиг зурагдаад, за санамж бичгийн хүрээнд судалгааны ажлыг гэрээ зурагдаад ингээд одоо Монгол улсад 4G-ийн бөөний урсгалын сүлжээ байгуулах энэ завгарын моделийг Монголд хэрэгжүүлж болох нь үгүй судалгааны ажил нь хийгдээд өнгөрсөн 12 дугаар сард дууссан байхгүй. Тэгээд энэ судалгааны ажлаар бол Монгол улсад бол энэ чиглэлийн шинэ завгарын бизнесийг Монголын цахилгаан холбоо компани нэвтрүүлэхэд бол эдийн засгийн үр ашигтай юм байна. Монголчуудад хэрэгтэй юм байна. Монголын одоо энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн харилцаа холбооны технологийн компаниуд хэдүүг бусад одоо нийгмийн эдийн засгийн салбарт чухал хэрэгцээтэй шаардлагатай юм байна л гэж ингэж гарч ирж байгаа. 4G-ийг нэвтрүүлэхэд Монгол улс даяар нэвтрүүлэхэд $1 тэрбум хэрэгтэй. Та бүхний судалгаа. Бүх одоо сум суурин газарт хүрэхэд бол тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байгаа. Эхний ээлжийн санхүүжилтийг бол Корей Телеком гаргах уу? Хэдий хэмжээний бидний судалгаагаар одоо бүх сумыг ингээд хамруулсан одоо 360-аад орчим одоо цэгт одоо 4G буюу LTE-гийн дэд үтсийг хүргэхэд бол ямар ч байсан эхний ээлжинд бол нэг 406 сая орчим долларын шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Нөгөө талаараа мэдээж энэ үйлчилгээ үйлдвэрлэлийг явуулахад бол засгийн газрын дэмжиг заашгүй хэрэгтэй. Нөгөө хэрэглэн бод энэ чиглэлийн үйлчлэгээ нэвтрүүл хэрэгжүүлэх
зөвшөөрөл одоо байд юм уу? Эсвэл одоо энэ чиглэлийн үйлчлэгийг нэвтрүүлэх шаардлагатай давтамжууд байд юм уу? Энэ чиглэлийн зүйлүүдээр бол засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна. А нөгөө талдаа мэдээж энэ амаргүй бизнес маш хэмжээний хөрөнгө оруулалтыг энэ зах зээл дээр оруулж ирнэ. А гэхдээ энэ зах зээл дээрээс бас бүх хүн хожих хэрэгтэй юм байна. Одоо энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувь хвшлийнхэн ч очих хэрэгтэй, төрч очих хэрэгтэй, хөрөнгө оруулж байгаа хэсгүүд бүгдээр хожих хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэлийн бизнесийг эрхлэхдээ засгийн газраас одоо хүсэж байгаа нэг зүйл бол бас нэг зүйл юу гэхлээр зэрэг энэ 4G-ийн хэрэглээтэй холбоотой хэрэглээг өсгөхөд засгийн газраас дэмжлэг үзүүлж хийж байгаа. Өөрөөр хэлэх юм бол оюутнуудад шаардлагатай одоо онлайн хичээллүүдийг тийм үү, онлайн хэрэглээнүүдийг яаж өсгөх юм бэ? Одоо бусад одоо нийгмийн эдийн засгийн салбар, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар гэдэг юм. Бусад салбарт энэ чиглэлийн бизнесийг маш хурдтай нэвтрүүлэх, энэний хэрэглээг дэмжиж өгөх шаардлагатай байна гэдэг бас нэг хүсэлтэй байна. Засгийн газрын заавал оролцоогүйгээр зах зээлийн жамаараа 4G-ийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа юм шүү. Энэ хурдыг яаж тооцоолох вэ? Боломж олцоо байна гэж судалгааны ажиллагаа гарч иж байгаа. Зөвхөн өнөөдөр ингээд харахад бол ерөнхийдөө 3G-ийн хэрэглээ бол ерөнхийдөө нийт дата хэрэглээнийхаа ингээд бацааг аваад үзэх юм бол нэг 14.7% гэж гарч иж байгаа. Энэ бол маш бага үзүүлэлт. Гэхдээ нөгөө талдаа яг нөгөө 4G-ийн буюу 3G-ийн үйлчлэгээ хэрэглээг дэмжих ийм хэрэгсэлтэй хүмүүсийн тоог аваад үзэх юм бол 3.1 30% хүрсэн 30 гаруй хувьтай байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа бол ингээд үндсэн одоо төгсгөлийн төхөөрөмжүүд нь хэрэглэгчдэрээ байгаад байгаа юм чинь энэ төгсгөлийн төхөөрөмжөөрөнд дамжуулаад нөгөө хурдтай, хүчтэй, чанартай үйлчлэгээнүүдийн тэр хүмүүст санал болгох ийм л одоо боломжийг нээж өгөх гэж л бид нар энэ 4G-ийн буюу одоо бөөний LTE-гийн бөөний урсгалын эмчилгээг байгуулах хэрэгцээ шаардлага байна гэж. Нөгөө гадаад талдаа ямар байна вэ гэхээр зэрэг 3G бол бас 2000 оны ихээр нэгсэн хойш бол нэлээд эрчимтэй нэвтэрч ирсэн л дээ. За сүүлийн одоо 3 жилийн одоо прогнозыг энэ салбарын хөгжлийн прогнозыг хараад байхад бол дэлхийн бусад улс орнууд бол 4G руу LTE руу маш эрчимтэй нэвтрүүлж шилжиж эхэлж байгаа. Тэгэхээр энэ юутай болоод тэгэлэр зэрэг олон улсын захирал холбооны байгууллагуудаас гаргагдсан дүгнэлтч бас байна. Зарим зөвлөмжүүд байдаг. Тэгээд сүүлийн үеийн олон улсын хурлуудаар ярьж байгаа зүйл бол ер нь 3G-ийн өөрийнх нь одоо цаашдын хөгжил нь бас нэг жоохон эргэлзээтэй зогсон байдалд орж байна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бол харилцаа холбооны одоо олон компаниуд энэ 4G-ийн шилжилтээр бол маш эрчимтэй явагдаж байна гэж ингэж харагдаад байна. Бас нэг асуудал байгаа засгийн газрын бодлогод төрийн одоо хувьчлах ёстой компаниудын жагсаалтанд Монголын цахилгаан холбоо компани бас багтсан байгаа л 2016 гэхэд магадгүй хувьчилж магадгүй. Өнөөдрийн энэ зах зээлийн байдлаараа хувьчлах юм бол нэг хүн хүрэхгүй ч байж магадгүй. Үнцэнтэй болохын тулд та бүхний хийж байгаа энэ менежмент бас чухал баг. Хизээ хувьчлал их оновчтой гэж та харж байна. Зөвхөн хувьчлалын он цагийг ярихаасаа илүү хувьчлалд үн төрөх боломж бололцоог бас харах шаардлага бас хэрэгтэй юм уу гэж бодогдоод байгаа юм. Тийм учраас бид бол төрийн эмчээр холбогдох газруудтайгаа ярьж байгаа. Ер нь Монголын захирал холбоо компани хувьчлалыг ямар замаар хийвэл зохимжтой байна вэ гэдэг бас санал дүгнэлтүүдэд бид нар ярилцсан л да. Юу гэхээр зэрэг ер нь бол энэ чиглэлийн шин төрлийн бизнесийн завгарыг гаргаад өгөөд боломжоор нь хангаад өгөх юм бол энэ Монголын захирал холбооны компани хувьчлалыг хийхдээ нэмэлт хувьцаа гаргах замаар шинээр хөрөнгө оруулагчдыг татъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар нэг 25 сая 800 мянган ширхэг хувьцаатай байна шүү дээ. Энэ дээр эргээд нэг 30-40% нэмэлт хувьцааг гаргачих юм бол нөгөө 30-40% нэмэлт хувьцаан дээр чинь нэмэлт хөрөнгө оруулалтууд ороод ирэх боломж өндөр байгаа. Бас нөгөө нэмэлт хөрөнгө оруулагч нар орж ирэх боломж олцоо өндөр байж байгаа. Бусад ерөнхийдөө орны бас энэ завгарын хувьчлалыг харахад бол нийтээр нь одоо гаргаж байгаа нийт хувьцаагаа нэг хөрөнгө оруулагчд өгөхөөсөө илүү бас хуваадаг зарчмууд их өндөр байна. Жишээлх юм бол за 8%-аас дээш гарахгүйгээр хэд хэдэн хөрөнгө оруулагчдад оруулж ирдэг. Тэгэх юм бол нөгөө компани засаглал цаашдын менежмент үйл ажиллагаанд бол бас их үр дүнтэй байна гэж ингэж харагдаад байдаг. Тийм учраас энэ чиглэлийнхаа бодлого чиглэлийг бол бид бас холбогдох байгууллагуудаар харилцаж байгаа. Танай компани хөрөнгө оруулалтын хувьд их онцлогтой юм л та. Гадны хөрөнгө оруулалт 40%, засгийн газрын буюу төрийн хөрөнгө оруулалт 54.7%. За хувьцаа эзэмшигч юм байдлаар бүтцийг нь аваад утсан бол олон нийт нэг 5.3%-ийг эзэмшиж байгаа Монголын хөрөнгө эмчээр дамжуулаад ингээд нэг тулгын 3 чулуу шиг юм тогтвортой байх шиг байна. Энэ байдлаараа давуу талаа хийх боломж юу вэ? Яг уу давуу тал гэх юм бол яг одоо засгийн газар бол өөрөө баталгаатай хөрөнгө оруулалтанд дэлхийн нийтээр тэгж тооцогддог л. Тийм учраас бол бидний нөгөө 40%-ийг эзэмшдэг хувьцаа эзэмшдэг Корей Телеком бол засгийн газартай цаашдаа хамтарч ажиллах сонирхолтой байна гэдэг илэрхийлээд байгаа. Засгийн газарт хамтарч ажиллах сонирхолтой. Хоёрдугаарт
шин завгарын бизнесийг хөдөлгөхөд засгийн газрын дэмжлэг нэг хоёрдугаар чухал байна гэж хэлж байна. Гуравдугаар ийм шин төрлийн бизнесийг ийм бага зах зээл дээр эхлэхэд цаашдаа одоо хөгжүүлэхэд бол засгийн газрын бусад дэмжлэгүүд хэрэгтэй. Нөгөө хэрэглээг өндөрсгөх, хэрэглээг бий болгох ийм дэмжлэгүүд нь засгийн газарт маш хэрэгтэй байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол халамжийн чиглэлээр өгж байгаа одоо мөнгө хөрөнгөрүүд байна. Одоо оюутнууд 70 мянга гэдэг юм уу. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг оюутанд өгөхдөө магадгүй хэрэглээгийн дэмжсэн чиглэлээр нөгөө энэ хөрөнгө оруулалтын зарцуулах хэлбэрлэлийг чиглүүлээд авах юм бол энэ засгийн газрын энэ тэрхүү чиглэлийн дэмжлэг, бодлогын чиглэлийн дэмжлэг бол маш хэрэгцээтэй шаардлагатай байна гэж ингэж харагдаад байна. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн одоо харилцаа холбооны үүрэн холбооны зах зээлийг аваад үзэх юм бол ерөнхийдөө 100 гаруй хувьтай болсон ба шүү дээ. Хэрэглэгчийн тоон үндсэн одоо хүн амынхаа тооноос. Тэгэхээр энэний хэрэглээг нь өшөө өндөрсгөх гэх юм бол нөгөө зах зээл маань өөрөө аяндаа томорно. Өөрөө аяндаа томроод ирэхлээр зэрэг энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа дайсан гэж харахгүй харин жинхэнэ өрсөлдөгч гэж харах боломж олцоо нь бүр тийм аа гэж ингэж харагдаж байна. Та сая хэллээ л дээ бүгд хожих ёстой гэж. Хэрэглэгчид яаж хожих вэ? Танах одоо суурин телефоны зах зээлээс өөрийн холбооны зах зээл рүү одоо ингэж орох алхмаа хийж байна л дээ. Яг өөрийн холбооны зах зээл биш. Бид бол 4G-ийн бөөний урсгалын бизнесийг хийх гэж байгаа. Бөөний урсгалыг нь хариуцж ажиллана. Бөөний урсгалыг хариуцна. Бөөний урсгалыг бид шаардлагатай урсгалыг одоо оператор компаниуд, интернетийн компаниуд бүх одоо энэ зах зээлийн компаниудад нийлүүл. А дээрэс нь төрийн одоо шаардлагатай одоо корпорат хэрэглэгчид юм да тийм бид тэр хэдгээр хэрэглэгчид нийлүүл. Өөрөөр хэлэх юм бол боловсролын салбарыг аваад үзье л да. Боловсролын салбарт өөрийнхөө энэ хүрээг, өөрийнхөө хүртээмжийг бүх орон нутаг, Монгол орны бүх орон нутаг тарах хэрэгтэй байгаа байхгүй. Энийг ганц дэмжиж чадах шинэ технологи бол 4G. 4G бол яагаад гэвэл интернетийн технологитой тулгуурласан хурд хүчээр хангах хамгийн чадамж өндөртэй. За ялангуяа эндээс Улаанбаатар цэгээс одоо бүх орон даяар видео хичээл хүргэнэ гэх юм бол энийг хамгийн одоо саад багтаагаар хамгийн хурдтайгаар түргэн үүсч чадамжтай сүлжээвэл энэ 4G-ийн сүлжээ байгаа. Эрүүл мэнд маяг ялгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо олон эдийн засгийн олон салбарыг бол дэмжиж чадах үс ийм л дэд үтцийн үйлчлэг үзүүлэгч компаниуд жуулах гэдэг. Танаа засаглалд бас өнгөрсөн оны 11 сард их урагштай том алхам орсон л да. Юу вэ гэхээр Хараат бус 3 гишүүнийг тийм ээ. Тэгэхээр нөгөө санхүүгийн сахилгаат яаж дээрдэх бол? Ер нь бол төрийн өмчийн компанид бол санхүүгийн сахилгаат бол их өндөр шаардлага тавьдаг л да. Ер нь одоо жишээлх юм бол энэ онд ихэд манай компанийн чинь 4-5 шалгалтанд орж штэ. Нийгмийн даатгалын шалгалт, татврын шалгалт, аудитын шалгалт, ямар нэг асуудал орооны шалгалт, мэргэжлийн хяналтын шалгалт. Яг тэнд нэг тийм ноцтой гэхээр тийм асуудлууд бол харьцангуй бага. Өнгөрсөн мэргэжлийн байна уу газраас нэг шалгалт хийсэн үү? Санхүүгийн үйлс тань. Илгүй яг. Баггүй зөрчлүүдийг бас ярьж байсан л тань. Зөрчлүүд бол байна. Зөрчил яаж гардаг вэ зэрэг одоо жишээлх юм одоо өөр шууд ярьж байгаа. Жишээлх юм ийм зөрчил гардаг байхгүй. За нөгөө одоо нэг сонгон шалгаруулалт явуулаад одоо юу гэдэг 5,000 модем нийлүүлчлээ. Тий. За ингээд ерөнхийдөө энэ модем. Тэгжэл бид нар чи нөгөө промошн явуулаад одоо наадмар гэдэг юм уу? Баяр нөгөө маш хэмжээний нөгөө хэрэглээ үүсээд шинэ хэрэглэгч харуулах нөгөө модем ч байхгүй ч байхгүй. Гинт ингээд нөөц байхгүй болохгүй чинь за яах вэ хөө гэж хийж байгаа. За ингээд одоо нөгөө үндсэн одоо за төдийлөн хэмжээний хэрэглэгчийн одоо хүсэл гараад ирлээ гэл. Тэгэл одоо бас нэг харьцуултын аргаар шууд давалт ч юм уу ийм зүйлүүд байна. Энэ зүрх галдаг. Энэ аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг одоо компанийн хувьд бол бас зарим талаараа бол төвхтөл юм л. Бүх юмыг одоо урдаас одоо мэдэж одоо тендерд нэхээс илүү тулгымдсан юм дээр бол ингээд суугаад авах хэцүү. Нөгөө хэрэглэгчээрээ л одоо танай үйлчлэг авах ихлээр зэрэг тийм юм байхгүй ингээд суугаад тайлтай. Тэгэхээр ийм чиглэлийн бас нэг жижиг сажиг зөрчлүүд бол гарах талтай. Цаашдаа бол санхүүгийн сахилгаат. Гэхдээ мэдээж энийгээ бол одоо ямархуу замаар цааш байгаа үйл ажиллагаанд дуусах уу, ийм ихэд автагдуулахгүй байх. Ийм одоо боломжоос яаж зайлсхих үү гэдэг ийм бодлого байх юм. Энэ чиглэлээр чинь тэр дөрвөөр байгууллагууд чинь бид нарт дүгнэлт өчээд юм өгчдөг байхгүй. Солонгосын тал 40% эзэмшиж байна 95 оноос хойш тийм ээ. Тэгэхээр энэ 19 жилийн хугацаанд бас юу горилж бизнесээ хийж байгаа бол мэдээж одоо ашиг харж байгаа нь дамжиггүй. Ер нь 95 оноос хойш тэр чинь 40% хувьцааг авчихлаар зэрэг нөгөө дивиденд гэж байдаг л да. Нөгөө ноогдол ашиг. Ерөнхийдөө солонгосын тал маань бол ноогдол ашигаараа өөрийнхөө 40% үндсэн одоо хөрөнгө оруулалтаа бол нөхсөн.
Зүгээр тэн дээр ямар асуудлууд бол зөндөө байдаг л да. Хоёлоо одоо энэ дээрх юм бол нэлээд цаг авах. Ямар асуудал байдаг вэхлээр зэрэг солонгосын тал хөрөнгө оруулах гэхлээр тухайн хөрөнгийг ямар компани өмчлөлд бүрдэх юм бэ? Захлах холбоо компани өмчлөлд бүрдэхлээр зэрэг төрийн өмчөд 54% шууд бүрдэхтэй явах гэдэг. Солонгосын талд бүрдэхлээр зэрэг тийм эрх зүйн нөхцөл үүсч өгөөгүй байдаг гэдэг. Ингээд олон асуудлууд үүсдэг. Тэн дээр хөрөнгө оруулалттай холбоотой, үйл ажиллагаатай холбоотой олон зүйлүүд байгаа. Тийм учраас өмнө нь бол яаж яасан гэхлээр зэрэг одоо шуудан захлах холбооны газар гэж тусад нэг газар байгуулад захлах холбоо компаниас орж ирж байгаа төсөвт оруулж ирж байгаа хөрөнгөний 22.5%-ийг одоо нэг 2 тэрбум орчим төгрөгийг шуудан захлах холбооны газар захлах холбоо компанитай гэрээний үндсэн дээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх замаар хийж байгаа. Нөгөө талаас захлах холбоо компани өөрөө хөрөнгө оруулалтыг бас оруулна. Ингэж нөгөө бас балансалж явж байсан тийм хэлбэртэй байсан. Яг солонгосын талаас шууд хөрөнгө оруулах тийм бололцоо бол тийм бас хомс байсан гэж хэлж болно. Хомс байсан. Одоо тэгвэл цаашдаа хөрөнгө оруулалт ямар замаар шийдэх вэ? Хөрөнгө оруулалтын замаар ганц шийдэхэд юм чинь тийм шүү дээ. Одоо хувь хувьцаа эзэмшүүл баланстайгаа байна. Мэдээж энэ одоо ногдол ашигын замаар гэдэг юм уу? Орж ирсэн ашигын замаар юм уу? Буцааж төлөх хэлбэрээр энэ балансаа балансчлуулаад хувь хувьцаагаа. Ийм замаар бол маш тодорхой хөрөнгө оруулалтыг шийдэж болно. Нөгөө тал нь шинэ хөрөнгө оруулагч орж ирж штэ. Нэмэлт хувьцаагаар тэрнээс орж ирж байгаа хөрөнгийг баланслуулах хэлбэрээр ингээд бас шийдвүүлж болно. Тэгэхээр энэ бол хувилбар бол олон бий. Цаашдаа үйл ажиллагаагаа алийг нь сонгох ном журмын дагуу явуулчих хувилбар бол бид нар зөндөө байна. За их баярлалаа. Бид Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн талаар бас Бат Эрдэнэ захиралт бас тодорхой одоо энгийн мэдээллүүдийг авлаа. Зарим нэг тоо мэдээлэлүүд бас зөрүүтэй байдгийн юм шиг байна. Тэгээд та бүхний ажилд бас амжилт хүсье. Хүрэлцэн ирсэнд баярлалаа танд. За баярлалаа. Үзэгч та бүхэнд бид Монголын цахилгаан холбоо хувьцаат компанитай холбоотой тоо мэдээллүүдийг үзүүллээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.